Сайн уу эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол маш онцгой өдөр. Учир нь гэх юм бол өнөөдөр 2013 оны 1-р сарын 4-ний Баасан гараг. Баасан гараг болгоны үзэгч та бүхний хойморт нотгүй яриа нэвтрүүлэг залраад нэлээд хэсэг хугацааг өнгөрсөн байна. Энэ хугацаанд урлагийн гэсэн тодтолтой сайхан эрхмүүдийг сайхан хатагтай нарыг та бүхэнтэйгээ уулзалж тэдний дотоод ертөнцийн гол сайхнаар та бүхнийг аялуулсан билээ. Энэ удаад тэгвэл онцгой өдөр гэсэн шалтгаан нь гэвэл 2013 оны шинэ оны хамгийн ихний дугаар үзэгч та бүхэнд яг одоо хүрж байна. Ингээд нотгүй яриа нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнтэйгээ өргөн барьж байгаадаа баяртай байна. Энэ удаад шинэ оныхоо хамгийн ихний дугаарын хүндэт зочны хойморт нэгэн даруухан эрхмийг урин зарсан байгаа. Энэхүү хүн бол Монголын сонгодог урлагийг дэлхийн дайтаа авч явж байгаа нэгэн сайхан том гэр бүлийн гишүүн. Энэ бол мэдээж улсын дөөр бүжгэн эрдэнэ театр. Тэгвэл энэхүү сайхан гэр бүлийн гишүүн нь болж олон жилийг бас хөгжмөнтэй холбож амьдралаа холбож өнгөрүүлсэн нэгэн сайхан эрхэн байгаа. Энэ бол дөөр бүжгэн эрдэнэ театрын симфони найрал хөгжмийн концертмейстер Хийлч Мөнхболд. Олоо телевизийн нотгүй яриа нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Одоо ингээд гарчаад байгаа шинэ оны мэндийг бас давхар төвшүүлье. Би уг гарал бол Хинтээ аймгийн Дадал сумынх манай аав Дадал сум төрсөн. Би өөрөө бол Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Хинтээ Дадлын хүн. Одоо би эхнэр хүү охинтой ингээд өрүүлээ амьдардаг. Охин маань оюутан, хүү маань 10 жилийн сургууль сурдаг. Миний гэргээ бол Улхан амар гэдэг надтай цуг ажилладаг дүүрийн театрын виолончел хөгжим тоглодог. Хоёулаа цуг ажилладаг. Болохоор үргэлж хамт байдаг. 1971 онд хөгжим бүжгийн сургуульд элсэж орсон. 8 настай да. Тэгээд 12 жил сураад 1983 онд хуучин зөвлөлт холбоот улсын Свердловск хотын хөгжмийн дээд сургууль. Одоо бол Оросын Екатеринбург гэдэг хот 5 жил суралцаж төгсөж ирээл 1988 оноос эхлэн энэ дүүрийн театрт ажиллаж байгаа. Тэгээд 1996 оноос эхлэн Тус театрын симфони оркестрийн концертмейстерээр одоо хүртэл ажиллаж байна. Хөгжим бүжгийн сургуульд 8 настайгаас эхлээд дандаа Оросын мэргэжилтэн багшлаар авсан. Энд Роколь эхнэр нөхөр ийм хоёр хүн байсан. Хоёулын дээр нь сурж байсан. Дараа нь Тажикийн Садату гэдэг мэргэжилтэн дээр сурж байсан. Дараа нь Мельник гэж одоо Москвагаас ирсэн мэргэжилтэн багш дээр сурж байгаа Мельник багш дээр төгссөн. Тэгээ хойно очиод Александр Григорьевич Фомин гэдэг багш дээр сурж байгаа төгсөж ирсэн. Одоо яг дөнгөж сургууль төгсөөд ирсэн. Одоо юу бүхэл юм нь одоо өнгө одоо бүх юм сайхан тийм үедээ бол юм хий гэж тоглоё гэж бодож байсан. Тэгэхдээ бол би театрт ороод ирэхэд бол үнэхээр энэ театрт ороод ирэхэд бол оркестрийн энэ олон жүжиг тэр балетууд, дөөрүүдийг бол тэрийг сурна гэдэг бол маш хүнд ачаа над дээр ирсэн. Тэгээд одоо тэрийг л одоо бараг л хонхон шахуу байж тэр бүх жүжигүүдийн партуудыг сургууль хийж тэгж өөрөө сайн эзэмшихийн тулд маш их сургууль хийж ирсэн. Тэгээд оркестрант хүн гэдэг бол ямар хэцүү байдгийн бэ, яас их ачаал даадаг юм бэ гэдгийг бол би яг амсаж эхэлсэн л дээ. Тэгээ хамгийн анх Чайковскийн хийлийн концертыг 1, 2, 3 дугаар ингээд бүтнээр нь тоглосон. Тэгээд удаачгүй энэ тоглолтоо хийсний дараа манай театр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатарын дүүрийн театрт очиж тоглолт хийсэн. Тэгээд гала концертын дээр би тэр Чайковскийн энэ концертынхоо 2, 3 дугаар ингээд тоглосон. Энэ тоглолт бол надад мартагдахааргүй. Одоо миний нэгсэнд бас сэтгэлд хоногсон ийм сайхан тоглолт болсон. Миний үед бол бас нэг социализмын юугаар хүмүүжсэн байсан болохоор зэрэг
тэр ажилдаа бол маш их улаарч түрүү хэлсэн би айгүй их сургууль хийжсэн. Зөвхөн тэр партуудыг яахын тулд одоо хүүхдүүд бол тийм сэтгэл байхгүй байгаа ер нь бол. Тэр заавал авьяастай гээд тэрийг шууд хийчихнэ гэж бол байхгүй. Адилхан л хүн шүү дээ бид нэр. Тэгээд бодохоо зэрэг жоохон сэтгэл дундуур гэдэг энэ хүүхдүүд. Бид нар чинь 7 хоногт 2 жүжиг тоглоно. Тэр хүүхдүүд тэр одоо ингээд дөнгөж орж ирж байгаа хүн бол энэ 2 жүжигийг мэдхгүй л орж байгаа шүү дээ. Одоо дүүгийн дунд бидний дүүгийн дунд ингээд тоглосон болол тэгээ тэрийг өөртөө болчлоо гэж бодох жишээтэй. Оркестр гэдэг бол ерөөсөө оркестр зориулсан том бүтээл байна. Дуучид, бүжигчид бас тэр оркестрийн бүхэл бүтэн том оркестрт уран бүтээл хийдэг. Ер нь гоцол хөгжим гэдэг бол гоцол дуучин, гоцол бүжигчин гэдэгтэй адилхан. Тэр гоцол бүжигчин, дуучин, хөгжимчний цаана заавал бүхэл бүтэн оркестр байж идэг. Тэгээ оркестр гэдэг чинь нэг талдаа болохоо зэрэг одоо хоёр дахь тийм ээ тэр гоцлуудыг дэмжихтэй аккомпанемент гэж тийм байдлаар тоглоно. Зөвхөн яг оркестрийн цөмөрөө нийлсэн тэр 50 60 70 хүн нийлжиж нэг бүтээл гаргадаг оркестрийн гоцлууд гэж байдаг. Энэ гоцлууд нь юуны дээр байдаг вэхээр тухайн балет ч юм уу дүүрийн удирдгал хөгжим гэдэг дээр бас байдаг. Энэ бол яг зөвхөн тэр оркестрл яаж дуурах вэ тэрийг л гаргадаг. Оркестр нь бол хамгийн том оркестр гэж байна. Дунд составтай оркестр тэр хүнийхээ тооноос болоод мөн тухайн хөгжмийн зохиолчийн зохиосон тэр бүтээлд нь таарсан хэдэн ямар хөвгтэй байх вэ? Хэдэн хөгжимчтэй байх вэ? 2 турбаа байх юм уу? 3 турбаа байх юм уу? гэдэг маягаараа ингэж байдаг. Мөн дараа нь жижиг составтай болоод цөөхөнтэй болоод тэр камерны гэдэг манайх өөрийнхөө хэллэгээр бол камерны оркестр гэдэг цөөхөн хүнтэй гэсэн. Ганцаархнаа ямар ч юу дэмжлэхгүйгээр ганцаархнаа тоглодог. Энэ бол бас яг соло гэж цэвэр дан хөгжим зориулсан соло. Энэ бол дагийн бол утас хөгжимдөр маш их байдаг. Йоганн Себастьян Бахын зохиолууд бол олон зохиол байдаг юм. Зөвхөн ганцаархан тоглодог. Хичнээн сайхан авьяастай хүн байлаа гэхэд хоолой байхгүй бол хүний чихэнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр аливаа хөгжмөнд бол хүний өнгө тийм ээ хөгжмийн өнгө, хүний дуу хоолой, хүний тембр энэ бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд хөгжмийг тоглож байгаа хүн болгон өөр өнгөтэй байдаг. Хийлч хүн гэдэг цөмөр өөр өнгөтэй. Заавал нэг юмараа хүнээс тэр бусдаасаа ялгардаг. Нэг л юмор ялгараад идэг өнгө. Тэр бол яг байглаас нь цаанаас нь тэр хүн заяас нь тэр өнгө. Тэр заавал байдаг. Тэгээд зөвхөн энээс гадна сайн багш тийм ээ сайн багш тэгээд өөрийн маш их хөдөлмөр хичээж дээрээс нь маш сайн хөгжимтэй байх хэрэгтэй. Нэг л гоё сайхан ингээд хүний сэтгэлийг хөндсөн юм хөгжим тоглоё гэх тийм олон юм шаарддаг. Би одоо нэгснэ 8 настайгаас эхлээд одоо хүртэл хөгжим бол тэгэл суралцаад яваад байна шүү дээ. Би тэр Францын Лионы театрт өөрийнх нь театрт орж үзсэн л дээ. Тэр дүүрийн театрт орсон одоо бүх юм одоо яг манай энэ яам шиг юм хар. Тэгээ яагаад гисэн бэ гэсэн чинь их гоё чамин байх юм бол хүмүүс орж ирээд ийшээ тайз руу анхаарахгүй тэр гоё юм хараад байна гэд тэгээ хар болгосон гэж байгаа байхгүй. Бас тэгээ сонин сэтгэл юм байлээ. Манай театр ч одоо 5 сард 50 жилээ хийн. Нэгсэндээ би одоо яг энэ театр 63 онд байгуулах төрж исэн. Театртайгаа их чацуу настай. Дотроо мэдээж дуур балет дан филармони биш болохоор дүүрийн театр гэж байгаа болохоор олон ангитай анги гэж манайхан яадаг. Одоо хөгжим анги гэж явна тийм ээ. Балет анги гэж явна. Солист анги гэж явна. Солист гэдэг нь дуучдын, гоцол дуучдын анги, хоор анги гэж явна. Найрал дууны анги гэсэн үг тийм. Тэгээд тайз гэрлийн анги. Одоо бидний энэ төр жүжигийн үзэгчид төшиг нээгээд харагдаж байгаа тэр бүх тайз, тэр гэрлийг бас янз хийж идэг тийм хүмүүс байгаа. Цаана өдөрт явуулдаг найруулагч нь гэж байгаа. Тэгээд үйлчлэгээ үзүүр анги гэж байна. Одоо
үзэгчд орж ирэнгуут л энэ театрын хаалгаар орж ирэхэд л угтж байгаа. Тэгээд үлгүүр тэгээд энэ цэвэрлэгээ энэ хариуцсан юм анги байна. Тэр үйлдвэр үйлчлэгээ гэдэгтээ бас үйлдвэр гэдэгт нь тэр нөгөө баримлчид одоо янз ойдлчид тийм ээ хувцсыг ойцдаг шүү дээ. Манайх ч нэг жүжигэн дээр их чинь доор хайжил 40 50 хүн гарна. Тэр бүх хүний хувцсыг ойж идэг, шинэ уран бүтээл гаргахад л ойдог. Бас их ажилттай тийм анги байдаг. Би бас нэг хаяа учиртай гор дээр морь тоглохоо бас хувц сайлдаг юм л да. Тэгээд ороход бол бүр дээрээ бол хувцснууд байдаг. Зөндөө олон хувцс байдаг. Би чинь одоо хөгжим бүжигт байхдаа жоохон хүүхэд байхдаа манай театр дээр ирж одоо жишээ дээр үд дээр их гоё хүүхдийн жүжигүүд балетууд байдаг гэсэн. Балет доктор гэдэг балет байсан манай тоглодог гэсэн. Их гоё хөгжимтэй. Тэгээд ер нь тэр тайзны директор найруулга гэдэг бол маш гоё. Би тэрийг их үздэг байсан. Бүр үзхийг яг их хүсдэг байсан. Тэгээд хамгийн урд талцаад тэгээд нөгөө яг тэр хийлчдийн тоглолтог дээр ингээд дандаа хийлчдийг харуулдаг байсан. Тэр үеэс л би ерөөсөө энэ дүүрийн театр айгүй гоё. Тэгээд төгсөж ирээд дүүрийн театрт намайг хөөрсөн. Би айгүй их баярлж байсан. Ганцхан хөгжим тоглодгоо тийм ээ. Дуучтай харьцдаг, бүжигчдтэйгээ харьцаж идэг тийм ээ. Тэгээд тэр олон хүн нийлээд одоо зэрэглээс эхлээд манай яамнаас ахуулаад тэр тайзны хойдол хүртэл бүх хүмүүс тэр хийх юм уу хийгээл тийм ээ. Тайзных нь туслах найруулагч нь ажиллаа хийгээл, тайзных нь ажиллаа хийгээл, гэрлийнх нь ажиллаа хийгээл. Цөмөөрөө нийлж байгаа л ингээд нэг юм хийгээд идэх байхгүй бид нэр. Маш олон хүн хийжээд. Тийм олон хүн нэг юм хийн гэдэг нь маш хэцүү. Ингээд бие биендээ ойрхон байх тусмаа тэр хүнд хэцүү ч байхгүй болно шүү дээ, тий. Тэгээ өөр газар очиход үнэхээр нэг л одоо шинэ чуулгын тайзан дээр очиод тоглоход хийвгүй байдаг. Нэг л сонин акустик чинь юу ч нэг л гачи эвгүй хойд ордон дээр тоглох ч гэсэн бас л эвгүй байдаг. Яг өөрийнхөө тайзан дээр тоглоход бол маш сайхан чөлөөтэй. Бүр ингээд сэтгэл яадаг. Ер нь амраад 100 энэ амарчаад хурдхан шиг театр руугаа ирэх гэсэн гэж боддог. Нотгойрын нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад та бүхэндээ талархлаа илэрхийлж байна. Нэвтрүүлэг маань хамгийн анхны дугаараа үзэж та бүхэндээ өргөн барьснаас хойш нэлээдгүй хугацааг та бүхэнтэйгээ хамтдаа үзжээ. Энэ хугацаанд хөгжмийн урлагт хүчин зүтгэж дотоод сэтгэлийн гоо сайхнаараа бүтээсэн олон сайхан хөгжмийн эзэстэй та бүхнийг уулзуулж тэдний дотоод сэтгэлийн гоо сайхнаар аялуулж бас үнэхээр тэдний хүсэл мөрөөдлийг та бүхэндээ танилцуулахыг зорж байсан билээ. Тэгвэл яах аргагүй амьдралаа хөгжмөнтэй холбосон хүмүүс учраас амьдралыг нь ярихад хөгжим ярих зайшгүй шаардлага гардаг. Тэгвэл энэ удаад ч гэсэн урьсан эрхэм зочин маань хөгжмийн хүн тэр тусмаа хийх хөгжмөнтэй амьдралаа салшгүй холбосон ийм сайхан эрхэм билээ. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэсэн Монголын маань сайхан зөөр үгвээ. Аз жаргалтай хань ажилтайгаа сайхан амьдрах хувь тохиол хүн болгонд ирдэг. Тэгвэл амьдралынх нь хазаашгүй сайхан багнан усан хань ижилэнч мөн адил урлагийн тэр тусмаа хөгжмийн хүн байдаг. Тэр хоёр хамтдаа энэ сайхан амьдралаа хөгжмөөрөө хөвлөж үр ач нартаа үнэхээр гайхалтай үлгэр дуурайл үзүүлсэн сайхан хосууд. Ингээд түүний аз жаргалтай сайхан амьдралаар хамтдаа аялцгаая. Өөр ажил руу явах боломжтой тийм улсууд үнэхээр гарсан. Сайн хөгжимчд гарсан. Одоо тэг бизнес хийгээл явж байгаа. Тухайн үед бол би одоо юу гэдэг 8 настайгаас эхлээл одоо 25 нас хүртэл зөвхөн энэ хийл хөгжмийг л барьж чаас өөр юм надад байхгүй. Тэгээч би өөр юм руу ороод юугаач хийх мэдэхгүй шүү дээ тийм. Аливаа юм чинь заавал эхлээд мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. 8 хийхэд ядхаас зоригтой байх хэрэгтэй. Тэр бол тэр маш олон их мөнгөтэй асуудал цуглуулах. Яагаад гэвэл
цуглуулна гэдэг зүгээр нэг муу хэл цуглуулахгүй шүү дээ. Маш сайн хэлүүдийг цуглуулна. Бид нар бол одоо яг өөрийн хувийн гэсэн тийм одоо юу хөгжим байхгүй шүү дээ. Энэ одоо театр чинь цаанаас тавьж өгсөн хөгжмөр бид нар тоглодог. Европоос маш их хөгжим орж манайх авч ирсэн юм билээ. Театрт нэгсэндээ яг ингэж орж ирж ирсэн. Тэр дунд нэг Германы мастер хөгжим байсан. Одоо би тэрүүгээр тоглож байгаа. Манай эхнэр чинь хөгжим бичгийн сургуульд бас ясан л да. Төгсөн Долом Сөрөн багш нар төгсөн 1990 яанаа санахгүй. 90 онд л юм байна да. 90 онд л төгсөн. Намайг нэгсэн би төгсч ирчээд 2 жил ажиллажсны дараа төгсч ирсэн. Одоо яг миний өөдөөс хараа суудаг л да. Яланчилгээд яг миний өөдөөс хар суудаг. Тэгээ одоо хүүхдүүд маань сайхан том болсон. Тэгээ үргэлж цуг байдаг. Ажил ихтэй, ер нь л ихтэй болохоор нэг ер нь оройдол бит хоёр гэртээ очтой. Хоёр хүүхд маань тэгэл гэрэл хараал байдаг шин. Миний охин чи бүр 7 настайгаас эхэлж байгаа гэрээ хараад биднийг очиод хоолоо хийсэн. Миний охин бол 5 дугаарын хүртэл бас хөгжим мужиг төвлөрөө хураа сурж ирсэн. Миний аав чинь Хинтээ аймгийн хаан энтэй чуулгын хөгжмийн удирдаач хүн байлаа. Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн гом гэж хүн бэ. Ээж маань одоо хамгийн анхны Монголд бол хамгийн анхны нөгөө одоо юу гэдэг биднийхээр бол диплом тийм мэрэгжсэн хөгжимчин гэсэн тийм үнэлэг авч байсан анхны хийлчдийн нэг цэцгээ гэж миний ээж одоо насныхаа тэтгэр цуугаад байж байгаа. Тиймэрхүү хөгжим яхасан гэсэн юм байдгүй. Гэхдээ ая бол зохиож ирсэн. Бадарчхан жилээр нэг инхри цэцэг нэг дууд зохиож ирсэн. Одоо манай Боргил хоолойтой дууч 1-2 л болсон баг. Тэгэхээр тэр бол нөгөө хүн ингээд шоу маягийн дуу биш л те. Тэгээд тийм аягүй сэтгэлийн тийм хүн утаа болсон. Хэрвээ дуулах хүн байвал надад ноотнууд юмнууд байгаа. За сургууль төгсч ирээ одоо 88 оноос эхлээд өөрийн театрт ажилласан. Энэ хугацаанд бол төрөөс соёлын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, өнгөрсөн онд Чингисийн төрсөн өдрөөр хөдөлмөрийн гавны улаан төгөө одоо авсан. Тэгээд тухайн одоо шагнал авч байгаа болгонд мэдээж хүн баярлна. Тэгээд хөдөлмөрийн гавны улаан төгөө одоо авсандаа би маш их баярлсан. Уг од нь өөрөөсөө угаасаа хөдөлмөр гэсэн нэртэй болохоор хүний хөдөлмөрийг үнэлдэг маш сайхан одоо. Тэр үеийн Германы архитекторууд зохион бүтээсэн юм байшин барилга. Манайхан ягаан байшин гэж ярьдаг л да. Одоо би бол одоо ингээд сэрэтэлтэнд сууж байна, сэрэтэлт. Манай театрт юм үздэг, жүжиг балет үздэг үзэгчид бол мэдж байгаа. Цэлгэр одоо бус одоо гадаадын театрууд гэдэг юм бол лож багтай. Их том цэлгэр. Тэгээд одоо энэ миний ардталт хөгжмийн яам байна. Одоо энэ хөгжмийн яамд л бид нэр одоо бүхэн баг их одоо энэ дэлхийд цаг хугацаа өнгөрөөж байна да. Нэг тохиолдолд хөлөө жоохон стечээ тэгээд зэрэгтэл суугаад үзчихсэн. Өөрөө тоглоод байх л өөр. Зэрэгтэл суугаад сонсоход бас маш өөр. Жоохон тийм юу гэдгийг шүүмжлэлтэйгээр үздэг юм байлээ. Алдаа оноогоо бол тэр нь тийм байдгийн байна. Чанга тоглол зүгээр юм байна. Тийм юм бол яг мэддэгддэг юм байлээ. Одоо манайхаар хөгжмийн яам гэж ярьдаг. Одоо энэ шишээ ингээ нэгдүгээр хэлэн суун ингээ хоёрдугаар хэлнэ. Энэ талдаа виолончелүүд нь контртойгоо энд чи эрдүү хэлүүд ийшээ ингээд модон хүлээвэр хөгжим гэдэг одоо гобой, кларинет, фагот, флейт суун. Тэр үеэр одоо удаарын хэсэг, тимпан ингээд дандаа нөгөө цохор хөгжмөх. Ингээд цаатлаар нь гуйлын хүлээвэр хөгжмөд ингээд суудаг. Хамгийн хойдолд нөгөө контрбас гэж хамгийн том хэл.
Тэгээд бид нэр энэ удирдаач мөн эндээ суuna. Би энд суудаг яаманда. Тайзан дээр бол энэ талтаа сууна. Яаманд болохоор зэрэг энэ талтаа суудаг. Яагаад гэвэл хийлийн гоцлууд ихтэй бүжгийн жүжигүүд бол тэгээ хийлийн гоцлууд нь энд сууж нөгөө нэг зэрэгл рүү арай сайн дугардаг. Анх хийл гэдэг бол одоо шипкови гэдэг гэж ярьдаг. Одоо пицкат гэж одоо хуруугаар нэг гитартай л адилхан л та. Тим хөгжим байжгаад тэгээ дараа нөгөө ном нь үүсээд тэгээд хөрөөдөж дуургадаг болоод Европт л үүссэн хөгжим л дөө. Яг одоо нэг байгаа төрхтэй өрсөн нь бол 16 дугаар зууны Италид л ер нь иймэрхүү төр төрхөнд орж ирсэн хийл гэдэг хөгжим. Одоо энэ хийлийн хамгийн мундаг одоо дууралттай хамгийн зөв одоо яг л бүх юмд тохирсон энийг бол яг Италийн хийлийн мастерууд бол яг бий болгосон. Тимээ үзэгчтэй хүн бүхний амьдралыг хөглөдөг, хөдлөгдөг, дайлчигүүр нь болсон зүйл бол яахын аргагүй мөрөөдөл. Тэгвэл энэ эгэл даруй эрхмийн мөрөөдөл чухам юу юм бол? Хүн бол нөгөө мөрөөдөлтэй, заавал мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлгүй байхлаач одоо хүн тийм утгагүй юм шиг тийм хүмүүс ярьдаг л да. Янз бүрээр л ярьдаг. Миний бол мөрөөдөл гэж бол юу гэдгийг маш сайхан хөгжимтэй болох юм. Тэр одоо нэг юусандаа юу штэ. Мастер айгүй сайн тийм хөгжимтэй болохоос гэж л мөрөөддөг дөө юм бол. Тийм хөгжмөөр сайхан тоглож үзэх гэсэн гэж их мөрөөддөг. Ер нь бол бас урд нь гадаад дотоод бас тоглож тэ өөрийнхөө бас гадаад дотоод хүмүүс сонсох гэсэн гэж мөрөөддөг байсан. Тэр улаан үдэ театр тоглосон тэр тоглолт байгаа. Францын Лион хотод 2 удаа тэдний оркестртэй тоглосон. Саяхан манайхан Шилгүнчиг балетыг Хятадын Тяньжин хотод тоглолоо. Оркестр бүтэн составтай, бүжгэн бүтэн составтай, тайз гэрлийнх ингээд цөмөрөө явсан. Тэгэд эхний энэ алхам гэдэг чинь бид нэр цаашаага ингээд яваад цаашаа тоглоод байж болно тийм ээ. Урлагийн даа ялгаа сонгодог урлаг гэдэг бол юу штэ маш их шалгууртай байдаг. Яагаад гэвэл энэ чинь зүгээр ардын урлагийг бол тэр ард хүмүүс өөрсдөө сайн мэднэ. Гадныхан бол сайн мэдэхгүй штэ. Сонгодог урлаг гэхээр зэрэг л маш тийм хүнд шалгуур ихтэй. Мэддэг сонгодог урлагийг мэддэг сонсдог хүн дэлхийд дээр маш олон байдаг. Тэгээ тэрийг даваад тэгээ саяны Шилгүнчиг гэдэг бол тоглоход бол маш хүмүүст үзэгчд маш их таалагдсан. Өдөрдөж авч явж байгаа улсууд ч гэсэн таалагдсан. Тэгэл ер нь тэр мөрөөдөл бол тэр миний мөрөөдөл тийм л мөрөөдөл. Хамгийн айгүй сайхан хөгжимтэй болгосон. Тэр сайн хөгжим гэдэг бол мэдхгүй айгүй үнэтэй. Тийм гоё хөгжимтэй бол сэтгэлтэй таартал хүний сэтгэлд хүртэл гоё юм сайхан тоглох гэсэн гэж юу. Миний мөрөөдөл тэр л байдаг л та. Хөгжмөөр мөрөөдөж явдаг юм. Гоё хөгжимтэй болох юмсан л гэж мөрөөддөг. Одоо жишээ нь судалгаанууд байдаг штэ. Хүн өдөрт одоо хэдэн удаа хоол идчихвэл одоо тэгээд тийм үлсдэг шүү дээ. Тийм байртай байвал ингээл би уншиж ирсэн. Минийх бол болж ил байгаа юм байлээ. Би тэгээд ерөөс харамсдаггүй. Хүүхдүүд маань хичээл сургуультай, орон гэртээ бид нэр одоо тэгээд дутж байгаа юм бол алга. За жоохон залуу юм иддэг байснаас эхлээл одоо ингээл нас ахаад энэ хүртэл бидний ганц хийж чаддаг миний хувьд л хийж чадж байгаа юм. Чадах чившилдээ одоо хийх гээл ингээл зүтгээд л яваад байгаа. Угаасаа дэшег оргилтон хүрнэ гэж бол байхгүй. Хүн болгоны мөрөөдөл өөр байдаг баг. Зарим нь намайг одоо их сайн нэг мөрөөж чинь гэж маддаг. Гэхдээ бол гоё хөгжимтөр тоглох юмсан гэдэг л миний хамгийн гоё мөрөөдөл энэ л байна да. Манайд Монголд сонгодог урлаг үүсээд бол удаагүй. Тэгээд Монголын манай дүүрийн театр гэдэг бол Монголд маш цөөхөн байдаг дуур балетын театр бол тэрний нэг нь бараг нэлээд ууган тооцогдох театр манай театр. Театрт ажиллаж байсан, энэ театрыг үүсгэн байгуулсан. Одоо ажиллаж байгаа
бүх хүмүүстээ, уран бүтээлчтэй баярлалаа гэж хэлмээр байна. Өдөө зэрэгтэй энэ театрыг байлгаад үйл ажиллагааг нь явуулаад ард түмэндээ сонгодог урлагийг сурталчлаад тэр одоо ингээ үзэгч маань ч их бол нэмэгдээд л байгаа. Эдгээр бол бидний үүсэн тогтноод бидний үйл ажиллагаа явуулж байгааг нь үр шим. Тэгээд энэ бүх ажилчтай, бүх хүмүүстээ бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд Монгол манай төр засаг энэ урлагийг хүний урлаг гэхгүйгээр эн чинь хүн төрөлхтний урлагаа гэдгийг маш сайн ойлгосоо энэ урлагийг өдий зэрэгт нь болгочоод энийг цааш нь нураачгүйгээр өшөө бүр цааш нь хөгжүүлээд авч явахт нь төр засаг маань тус нэмэр болоосоо үзэгч та бүхэн ч гэсэн сонгодог урлаг гэдгийг ойлгоод энийг шимтээд үзээд ирэхээр хүн өөрөө ирэхгүй татагдана. Энэ яагаад гэвэл зөвхөн Монгол хүний, Европ хүний урлаг биш. Энэ хүн төрөлхтний урлагаа. Тэгээ та бүхэндээ шинэ оны мэндийг дахин төвшүүлье. Ноодгүй Иран нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар, шинэ оны анхны дугаар та бүхэндээ хүрлээ. Өнөөдөр та бүхэндээ нэвтрүүлгийнхаа хойморт Монголын Дөөр бүлгийн эрдэнэ театрын симфони арилах хөгжмийн концертмейстер 1-р хэлч мөнх болттой уулзаж дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнгээр нь аялууллаа. Ингээд энэ төрөйд нэвтрүүлэг маань жаргаж байна. Та бүхэн нэвтрүүлгийн талаар санал хүсэлтийг мөн ямар уран бүтээлчтэйгээ уулзах хүсэлтэй байгаагаа доогуур гарч байгаа утсаар эргэн холбогдож бидэнд санал хүслээ илгэнэ. Ингээд дараагийнхаа шинэхэн дугаараар уулзлаа. Түр баяртай та бүхнийг урлагийн тэнгэр Янжин лам бүрхэн эвэх болтойгоо.